Яа. За, одоо би та бүхний өмнө нэгэн сайхан эрхэм хүмүүнийг энэ микрофонд өрье. Энэ хүн бол Ариун буян гэдэг лам соём сүм хийдийн тэргүүн, төрийн бас байгууллагын тэргүүн. Ариун буян маань сайн дураар энэ овоог өөрийн багш Пүрэв Батламын даалгаснаар ариун дагшин хэвээр нь хадгалахын тулд цалин мөнгийг авахгүйгээр өөрийнхөө амьдралыг бас тодорхой хэмжээгээр золиослоод энэ үйл ажиллагааг энэ Хамбын овооны орчим түүх газрыг хамгаалаад явж байгаа жинхэнэ нэрэндээ таарсан сайхан үйлсийг хийж байгаа залуу байгаамаа. Тэгэхээр Ариун буян лам таныг микрофоны өмнө урьж байна. За энд хоролцсон иргэн цочод баг хэлмэстэй аргээр тэдгээр хүндэтгэл үзүүлэхээр ирсэн та бүхний энэ өдрийн түмэн амар амгалан альтрая. За 2003 оны төгсгөлөөр 4 оны ихээр энэ бол энд Хамбын овооны баруун жалганаас олон хэлмэгдсэн лам уургуудын ясалсан байдаг. Тэгээд тухайн үед бол багш түүхэнд бусад холбогдох байгууллагууд бол намс орны бол энд чандралан залсан хэнзэн сурах бүтээн бохолсон. Ийм төвтэй тэгээд энэ өвгдийнхөө зүүн усаар ингээд хумруулан устгасан энэ их том ачаал лам уургуудынхаа ясыг амрааж хүний ёсоор энд ингэж бохолдог юм. Монгол түмний хишиг буян саянд ч бас их үлзийтэй хэрэг биз дээ. Тий. За тэгээд тэр цагаас хойш энэ газрыг бол нийслэл дотор газар байгаа. Газар бол хууль бусаар хөдөө орнотоо сэлж хэрэг. Мөн энэ зөвлөл газраас нийгмийн асуудал, нийгмийн хэвжрэг алдагдах юм аж их явагдаж учраас энэ газрыг би олоор өнжүүлэн тус босод хүмүүсийн хүч нөлөөгөөр энэ хэмжээнд хүртэл авч ирсэн. Ийм төр зохиолын байгууллага бүс гандан хэд олон хэлмэдүүлэлтийн байгууллагууд бол нэгдсэн журмаар зохион байгуулалтаар энэ хэлмэдүүлэлтийн ач холбогдол бусад зүйлийг бол нийгэм төрд бол тодорхой ажил хийж болгож үлдээх цаг хугацааны өмнө бид зайлшгүй тулж ирсэн гэж би үзэж байна. Энэ зогсож байгаа газрын ширхэг чулуу бүрэн энэ дууныг гэрч энэ ширхэг чулуу бүрэн надад маш үнэхээр үнцэнтэй газар гэж санагддаг. Тэгээд энэ хар хэлмэдүүлэлтээс болж Монголын үндэсний сор улсын сэхэтүүдийг уулзснаар Монголын зан заншил, өв соёл тэр их олон том бүдээсний шинжлэх ухаан бас нэг хэсэг өгөөж бас олон зуун жилээр бид нэг бас хам хоолойд хэлмэгдсэн байдаг юм аа. Тэдгээр өвөр хүүхдүүд аргэр хүмүүс бол өдөө хүртэл хувь тавилангаараа хохирсон гэлээгээд төрцөсөг хийгээд бусдаас юуч нэг ирэхгүй ийм цаг өчид бол амьдарч байгаа. Тэгээд хэлмэдүүлэлтийн байгууллагууд нэг жилд нэг удаа энэ сарын ихээр энэ өдөр ингээд нэг цуглаж гад энэ жалганы цаашаа буугаад энэ тухай цүгэл мартдаг. Тийм. Энийг хязгаарч мартахгүй байх зорилго нь бол ирээдүйд дахин хэлмэдүүлэх болохгүй үндэс байхгүй. Цаг үеийн бол дан хэрүүл тэмцэн атаачдоо ойлгомжгүй байдал